Та яг одоо илүү өрөө сувгийг хүлээн авсан сонсож байна. За ингээд сувгтай тавтай морилгыг та бүхнээсээ хүсье. Та анх удаа илүү өрөө сувгийг сонсож байгаа бол subscribe дарж бидэнтэй нэг дээрээ таны ганцхан удаагийн дарсан subscribe надад их тус болдог юм шүү. За ингээд энэ удаагийн дугаараа эхлэхээс өмнө сонсогчдоос нэгэн бяцхан зүйлийг одоо өөрийн зүгээс хүсмээр байна. За ер нь YouTube-д ямар ч дугаар оруулсан бай. Магадгүй одоо нийгмийн ерөнхийдөө нэг тийм аллагтай холбоотой ч гэдэг юм уу. Эсвэл одоо 2 дугаар сувг тийм ээ насан туршидын тийм сэдвүүдийг би голчлон оруулдаг учраас дурууслыг хүргэдэг ч юм уу. За эсвэл одоо эмзэг сэдв хөндөд байгаа учраас тухайн хүмүүс өөрөө одоо үзэл бодлоо илэрхийлэхийг хүсдэг баг. За мэдээж комент хэсэг бол та бүхний өмнө ерөөсөө нээлттэй. Та бүхэн одоо хүссэн зүйлээ бичиж болно. Гэхдээ өөрийн одоо тэр сэтгэл зүгээ илэрхийлэхдээ та бүхнийг одоо ийдэг байгаарай гэж хүсмээр байна. За учир нь бол зарим комент дээр бол одоо маш бүдүүлэг тийм хараалын үгүүдийг бусдыг доромжилсан үгийг одоо илэрхийлсэн байсан. За тийм учраас мэдээж таныг бол одоо өөрийн сэтгэл санаа тийм ээ эмоцоо илэрхийлэхийг бол би бол хориглохгүй. Илүү өрөө сувгийн комент хэсэг бол танд нээлттэй. Гэхдээ та заавал одоо бусдыг тэгж доромжилсан одоо стил хэлбэрээр тийм ээ одоо бити өөрийнхөө тэр сэтгэл зүг илэрхийлээрээ бас одоо юмыг заавал харааж зөхөхгүйгээр соёлтой байдлаар боловсон байдлаар бас одоо сэтгэлээ илэрхийлээ сурчвал бие их сайхан зүг аваа яваа сурчвал бас хин хинд хэрэгтэй юм болов гэж одоо бодож явдаг. За тэгээд зарим одоо комент хэсэг дээр бол одоо тэр эмэгтэйчүүдийг их доромжилж тийм дургуулгаж элдв дээр их хараасан байлаа. За би одоо бас ер нь дахин давтаж хэлье. Би хизээч эмэгтэйчүүдийг буруутгах маягаар тийм ээ эмэгтэйчүүдийг буруу шаах гэж одоо ийм зүйлүүдийг хийдвэ. За мэдээллийн чанараар энэ бүхнийг та бүхэндээ хүргэдэг гэдгийг бас одоо дахин хэлмээр байна. За ингээд өнөөдрийн ярих сэдв рүүгээ орж байна. Өнөөдрийн ярих сэдв бол Porta Potty Party-гийн тухай ярих болно. Та илүү өрөө сувгийн өмнөх дугаараас одоо Украинийн модель Мария Ковальчук гэх одоо үзэсгэлэнтэй охин тийм ээ Дубайд очоод энэ Porta Potty үзлэгт ороод тэгээд амиа алдах одоо дөхсөн маш хүнд бэртэл авсан. За тэгээ гоо сайхан болгон ерөөхдөө бараг дахир дутуу болох төгсөн тэр мэдээллийг манай одоо өмнөх дугаараас олж сонссон баг. За ингээд тэр дугаар дээр ч гэсэн зарим хүмүүс бол яг Мария Ковальчукт юу тохиолдсон юм болоо түүний тэр Porta Potty үзлэг дээр тийм ээ яг юу хийлгэсэн бэ гэж тэгжсэн. За мөн одоо энэ Араб Дубай хотод болдог энэ Porta Potty гэдэг үзлэг бол одоо яг юу болдгийм бэ гэдэг талаар. За тэгээ маш олон илчилсэн энэ үйл явдлыг илчилсэн хүмүүс цахим орчинд одоо олноороо гарч ирсэн. За энэ үйл маань одоо илчлэгдээд нилээд хэдэн жил одоо болж байгаа юм байна. За тэгээд олонний үг ортой гэдэг шиг тэр үйлчлэгүүдэд оролцсон тэр хохирогч эмэгтэйчүүд бол одоо нүрээ хааж агаад ч юм уу эсвэл шууд одоо өөрийгөө харуулж агаад ингээд энэ үйлчлэгт оролцоод ингэсэн тэгсэн ингээд одоо ярьсан байдаг. За тэгэхээр одоо бидний огт мэддэгчгүй төсөөлдөгчгүй за ийм зүйл бол одоо бас ингээд гадны улс оронд бол болдгийм байна. За тэгээд Porta Potty гэдэг үйлчлэг юу юм? За энд одоо үзэсгэлэнтэй охтууд тийм ээ инфлюенсерүүд одоо очоод яаж доромжлуулдаг. За тэгвэл энэ их гутамшиг доромжлынхаа хариуд одоо ямар хэмжээний мөнгө авдгийг өнөөдөр ингээд та бүхэндээ дэлгэхээр боллоо. За ингээд Porta Potty гэдэг үг бол ер нь portable toilet буюу одоо таны энэ зурган дээр харж байгаа бах та. За яг ийм жорлонг одоо хэлж байгаа ийм англи үгнээс гаралтай ийм Porta Potty Party гэдэг үдшилэг юм байна. За манай монгол хэл рүү орчуулах юм бол ер нь одоо жорлонгийн үдшилэг гэж орчуулах юм болов гэж би бодож байна. За би өөрөө бол чадан яд ингэж орчуулад байгаа. За жорлонгийн үдшилэг гэдэг шинэ нэр томьёо. Ингээд хэл ярианд одоо орж ирж их шиг байна. Инстаграмын үзэсгэлэнтэй инфлюенсерүүд ямар ч ажил хийдэггүй, бизнес эрхэлдэггүй, эсвэл одоо баян эцэг ихгүй атлаа яаж хамгийн тансаг амьдралаар амьдарч дэлхийн томоохон хотуудаар аялж амьдрдгийн болоо гэж та тэдний зурагнаас хараад боддог байсан уу? За магадгүй хариулт нь бол таны гайхшруулж болох юм. Porta Potty үзэсгэлэг нь маш хачин чиг хандлагыг илэрхийлдгээр дэлхийн нийтэд ерөнхийдөө цахим орчинд алдартай болсон. Учир нь Дубай баян хүмүүс инфлюенсерүүдэд хууль бус үйлдэлийг тулган хийлгэснийхээ төлөөс болгож ихээхэн хэмжээний мөнгийг тэдэнд өгдөг. Энэ бол энгийн нэгэн үзэсгэлэг биш. Далд хэлбэрээр явагддаг баячууд алдартай хүмүүсийн цугласан гаж таашаал ханамж эдэлдэг онцгой цугларалт юм. Энэ шоун дээр ямар ч дүрм журм гэж байхгүй гадаад ертөнцид хууль бус тооцогддог хар тамхинаас эхлээд хориотой үйлдэлүүд бүгд зөвшөөрөгддөг байна. Дубайн үдшилэг дээр очисон эмэгтэйчүүдийг одоо зарим нэг амьтадтай санаанд багтамгүй үйлдэлийг хийлгэсэн гэж ярьсан байдаг. За яг л Ким Кардашианы одоо гэр бүлийнхэн шиг тийм ээ тэд нар бол одоо маш тансаг аяллаар ингээд аялж байгаа зургуудаа интернет орчинд нийтэлдэг шүү дээ. За тэгвэл яг тийм хэм маягаар та Дубайд амарч
хүссэн бүхнээ худалдан авч үнгүй 5 одтой зочид буудлаа гэж бодъё. За гэвч энэ бүхэн мэдээж төлбөртэй. Та төлбөрөө яаж хийх вэ гэхээр маш баян эрийн хүсэлт нийцэх, түүний доромжилсон үйлслийг төвчин хүлээн зөвшөөрж хийн гэсэн. За жишээ нь бол таны нүүрэн дээр бие засахыг та зөвшөөрөх нэ. За тэр Арабын баян эрчүүд таны нүүрэн дээр хүнд болон хөнгөн хэлбэрээр бие заснаа гэсэн. За Дубайн шейхүүдийн талаар аимшигтай мэдээллүүд хэдэн жилийн өмнөөс цахим орчинд ил болж илчлэгдэж эхэлсэн. Энэ нь эмэгтэйчүүдээр бие засах зэрэг зэвүүцсэн жигшмээр үйлдэлүүд байсан. Гэхдээ энэ ч юу хүчиж байгаа юм те. За Дубайн баян эрхмүүд асар их мөнгөтэйгөөс гадна хүний ёсноос гажууд сонирхолтой зүйлийг туршиж үзэх боломжтой бололтой. Тэгвэл яагаад энэхүү гажуудсан хүслээ хангахын тулд тэд инфлюенсерүүд эсвэл олонний танил хүмүүсийг сонгодог юм бол. За миний бол анзаарснаар бол заримдаа энэ дэлхийн алдартай одууд байдаг штэ. За эдгээр үртэл ийм шоунуудад оролцсон гэсэн тохиолдлууд бол цахим орчинд мэдээллүүд нь бол явж идэм байлээ. За зарим шинжээчид үүнийг бол эрх мэдэл хяналтаа харуулах гэсэн үйлдэл гэж дүгнсэн бол зарим хүмүүс мөнгөтэй хүний хязгааргүй дагуу эрхээ гэж үзсэн байна. Порта Поти үйлчлэг нь ёс суртахуун хэм хэмжээний хязгаарыг давснараа нэр хүнд муутаагаараа дэлхийд дахина алдарсан. Шоун дээр эвгүй сорилтуудаас эхлээд хийж чадна гэдэгтээ эргэлзэх хэмжээний даалгавруудыг инфлюенсерүүдэд өгдөг байна. За тэд нэр алдар мөнгөний төлөө юу ч хийхээс боцохгүй бололтой үдшилэг өндөрлсөний дараа хохирогчдод үр дагавар нь нэлээд хүн дээр тусдаг тохиолдлууд байдаг байна. Тэгвэл яагаад Арабын баян эрхмүүд ийм хачин зүйлийг хийж үүнээсээ таашаал авдаг юм бол? За тэгвэл энэ Арабын баян эрхмүүд яагаад ийм садист болчихвоо? За тэдний хөрөнгө мөнгө нийгэмд эзэлсэн байр сууриас шалтгаалan өөрсдийгөө нийгмийн хамгийн том дөрүүд мэтэр мэдрэхийг хүсдэг байна. Тэд амьд байна гэдгээ мэдрэх, бусдаас илүү гэдгээ батлан харуулахын тулд бүр хит туйширсан, хүний ёсноос гажуудсан ямарваа нэгэн туршиг үйлдэлүүдийг бол амьдралаас эрэлхийлж эхэлдэг гинэ. За тэгээ тэрийгч мөнгө байдаг учраас тэд нар хийдэг юм байна. Порта Поти үйлчлэгүүдэд амь насанд аюултай, зарим талаараа жигшмээр байдаг ч гэсэн ихээхэн хэмжээний мөнгийг тэдгээр эмэгтэйчүүд төлдөг учраас эмэгтэйчүүд бол энэ үйлчлэгүүдэд араасаа ээлж дараалан зогсолтгүй оролцсоор ирсэн байна. Магадгүй болдогч байж болох юм. Маш их хэмжээний мөнгийг төлбөр болгон авах ч гэлээ гişсэн үдшилтэд оролцсон эмэгтэйчүүд бие махбод болон сэтгэл санааны төвшөнд гүн гүнзгий гутамшигтайгаар доромжлуулдаг гэдгийг мартаж болохгүй. Янз бүрийн их сурвалжуудын мэдээлснээр Дубайд идэвхтэй биеийн үнэлэгчдийн тоо ойролцоогоор 45 мянга гэж тооцоологддог бөгөөд дэлхийн ядуу буурай орнууд болох Бангладеш зэрэг орнуудаас ингээд энэ Дубайд гэрийн үйлчлэгчийн ажил хийхээр ирсэн гэсэн худал амлалтанд хоригдуулж ирсэн эмэгтэйчүүд байдаг юм байна. За гэвч тэд үнэндээ бол ирээд гэрийн үйлчлэгчийн ажил хийдэггүй. За ингээд бие үнэлдэг байгаа юм. Хүчээр. За энэ нь Дубайн Порта Поти үйлчлэгийн хамгийн сэтгэл түгшээсэн зэвүүцмээр талуудын нэг юм. За хэдийгээр эмэгтэйчүүд энэ үйлчлэгт дурлан тэмүүлж байгаа мэт нийгэм тэднийг хараад байгаа боловч бодит амьдрал дээр энэ нь юусоо тийм биш. Тэдгээр эмэгтэйчүүд бие болон сэтгэл санааны гэмтэл авсан ч гэлээ. За маш их хэмжээний мөнгийг өөрсдөө төлбөр болгон авсан учраас нийгэмд энэ бүх бузар булааг илчилж чаддгүй. Энэ бүхний дуу хоолой болж чаддгүй. За дуугайхан шиг гэмтсэн биеийн эмчлүүлээ сэтгэл зүйчдээр очоод нөгөө мөнгөөрөө ингээд цааш амьдралаа үргэлжлүүлдэг байх юм. Энэ үзэгдэл олон нийтийн дунд танигдсанаас хойш олон хүн оролцож байгаа мэт сэтгэлдлийг төрүүлсээр ирсэн. За интернетээр тарсан олон бичлэгүүдээс харахад Дубай руу байнга явдаг тодорхой нэгэн инфлюенсерүүд бол энэ хардталтанд бол өртөж эхэлсэн. За учир нь юу вэ гэхээр тэдний энэ маш тансаг амьдрал гинт баяжих, гинт асар их баян болсон байдал нь энэ таамгийг бүр батлаад байдаг. За нэмж хэлэхэд зарим мэдээлэлдэр Арабын нэгдсэн Эмират улсын шейх эмэгтэйчүүдээс тэдний тижээвэр амьтадтай. За тижээвэр амьтад гэхээр юу байгаа. За ямар ч байсан тэмээ бол байдаг юм шиг үлээ. За бүр ихэвчлэн нохойтой гэдэг. Бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэх бөгөөд дээрээс нь хүний болон амьтны ялгадас идүүлэх зэрэг жигшүүрт зүйлсийг тэднэрт бүр тулгасан тохиолдлууд ч байдаг. За тулгаад хийлгсэн байгаа аахгүй юу бүр. За зүгээр чи баас идэхөө үгүй гэмгэл окей уушлаараа гэд яваагүй тийм ээ хүчээр идүүлдэг гэдэг. За энэ үдшилтэд оролцсон эмэгтэйчүүдийг олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилсний дараа за араасаа цочирдон баримтууд бол интернет орчинд ил болж эхэлсээр байсан. Ирчүүдийн ялгадастай холбоотой зүйлсээс гадна зарим бүсгүйчүүд дээр шээх. За тэднээс бүр тэмээний ялгацыг хүртэл
хүчээр идүүлсэн байна. За нэгэн бүсгүй Porta Potty үйлчлэгт оролцсон талаараа ингэж ярьсан байна л да. За ингээ мэдээж бол одоо Instagram-аар энэ бүхэнтэй холбогдсон. За тэгээд Дубай руу бол намайг ингээ төлбөргүй одоо нислэгээр авчирсан. Тэд нар бол одоо нислэгийн төлбөрийг даасан. За намайг Дубайд ирэхээс өмнө бол маш тансаг зэрэглэлийн бэлгүүдийг бол над руу явуулсан гэдэг. За тэгээд дээрэс нь бол чи энэ үйлчлэгт оролцсноороо 50,000 еврог бид чамд төлөх болно гэж хэлсэн. За бүсгүй бол мэдээж гуяа алгадаад Дубайд ирсэн. За Дубайд ирснийхэн дараа байдал бол огцон мөр цаанаа нэг сэжигтэй гачин болж эхэлсэн гэж байна. За юу вэ гэхээр бид намайг ингээ оцсон чи амар олон охтууд байсан. За бид нарыг ингээ бүгдийг хамт ингээ нэг тийм тусгаарлагдсан байранд авчирсан гэдэг байгаа байхгүй. За одоо тусгаарлагдсан байр гэхэр чинь яад энэ дэр хотын төвөөс холч юм уу нэг хүний нүднээс нууц одоо тийм л газар аваадсан юм шиг байгаа. За тэнд аваачаа тэгээ бүр одоо бидний бүх хувцсыг тайлуулад ингээ чармаа нүцгэн болгосон. Тэгээд ингээ үдшилэг болж байгаа газар руу бидний бүгдээр ингээ чармаа нүцгэн оруулсан гэж байгаа. За тэр үдшилэгт очсон чинь мэдээж маш баян олон одоо ирчүүд байсан. За тэдгээр ирчүүд ингээд одоо тэр олон охтууд дундаас ингээ сонгож аваад тэгээ урд нь юм хувийн дүүрэн ялгац тавьж байгаад биднэрээр идүүлсэн гэж байгаа. За энэ ялгац нь бол одоо хүний баас байсан гэдэг байгаа байхгүй юу? Хамгийн аимшигтай нь ёо. Тэгээд дараа нь одоо тэр шалан дээр ингээд асгарсан одоо ялгцыг биднээс долоохыг шаардаж надаар ингээд энийг хийлгсэн би энэ бүхнийг хийсэн гэд яриад байгаа хөө бүр уйлаад тэг ингээд нүрээ ингээд халгалцсан байсан л та. Тэгээ энэ бүхнийг ингээд надаар хүчээр хийлгсэн. Тэгээ энэ бүхнийг хийсний дараа энэ үдшилэг дууссаны дараа би ингээд амар ингээд хачин байдалд орсон. Ингээд энэ гутамшигтай мэдрэмжийг би бүр одоо ч гэсэн бүр мэдэрсээр байна. Ингээд сэтгэл санааны одоо яг энэ охиныг бол зодож нүдээгүй юм байлээ л дээ. Мань хүн бол ингээд айснасаа болоод бас мөнгө авахын тулд энэ бүхнийг бол өстой дуулууртай хийсэн гэж хэлжсэн. Тэгтээ бол ерөөсөө сэтгэл зүйн асар их гэмтлийг авсан байна. Жигшүүртэй эдгээр үдшилгүүд нэр нөлөө бүхий хүмүүсийн хувьд өөрийн хүрээлэлтэй өөрийгөө онцгой хүн гэсэн мэдрэмжийг төрүүлэхийн тулд хийгддэг гинэ. За баян эрийн үдшилэг дээрх үйлс нь одоо хэр итгээд байна, хэр их хүний ёсноос гажсан байна, тийм ээ. Хэр одоо солиотой зүйлүүдийг хийж, хэр бусад эмэгтэйчүүдийг доромжлно. Тэр хэрээрээ өөрсдийнхөө одоо тэр нэг хүрээллийн нэг элит хэдэн баячуудын давхраг дундаа одоо алдар нэр нь хүлээн зөвшөөрөгдөж нөгөө хэдэн баячуудын анхаарлыг өөр дээрээ татдаг гинэ. За үнэхээр л хачин юм да тий. За ийм байдлаар тэд өөрсдийн үн цэнээ тодорхойлж нийгмийн байр сууриа баталгаажуулж авдаг гин. Нэр нөлөө бүхий хүмүүс инфлюенсерүүд тансаг төгс амьдралын дүр төрхөөр хадгалахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг нь одоо энэ Porta Potty гэх үйлчлэгийг бол улам л өөгшүүлж цааш нь үргэлжлүүлэхэд нөлөөлж байна. Гэвч бодит байдал дээр олон инфлюенсерүүд Дубайг зорж амьдралын зөвхөн гоё тансаг талаас нь одоо цахим орчинд харуулдаг. За үнэн хэрэгтээ хотын цаа талд бол хөдөлмөрийн мүлжлэг, хүний эрхийн зөрчил, эдийн засгийн тэгш бус байдал гэх мэт одоо онцгой асуудлуудыг тэд нар бол хизээж хөнддөггүй юм байна. За инфлюенсерүүд мэдээж энэ бүхэн дээр нүдэн балаа чихэн дүлээ хандаж зөвхөн Instagram-д гоё харагдах зүйлсийг харуулснаар Дубайд амьдрах нь тийм ээ Дубайд очих нь бол деваажин мэт сэтгэлдлийг бол хүмүүст төрүүлдэг. Инфлюенсерүүд дээд зэндааны хүмүүсийн хачин жигтэй хүсэл сонирхлыг биелүүлснийхээ хариуд мэдээж асар их хэмжээний мөнгийг авна, тансаг хангамжийг эдлэн тэднээс онцгой анхаарал халамжийг хүртдэг гин. Энэ нь хит тансаглал, материаллык шунал давамгайлсан соёлыг бол одоо энэ дэлхий дахина улам өдөөж энэ хачин одоо нэг хэдхэн хүний хүрээл дунд байдаг энэ ертөнцийг бол оршин тогтнохох нөхцөлийг бүрдүүлсээр ирсэн байна. За нөгөө талд Дубайн жирийн оршин суугчид амьдралын төлөө тэмцэж хүнд хөдөлмөр эрхэлж амь зуулгаа бол залгуулсаар байдаг. Энэ бүх хотын харанхуй талыг мэдээж инфлюенсерүүд хизээж харуулдаггүй, ярьдаггүй. Ямар ч шалтгаантай байсан бай. Нэг л зүйл одоогийн бидний амьдарч байгаа нийгэмд бол тодорхой болоод байна. Нөлөөллийн соёл буюу инфлюенсер culture гэдэг бол одоо маш хачин, урьдчилан таамаглахын аргагүй ертөнц бол одоо өнөөгийн нийгмийн амьдарч байгаа бидний дунд одоо бий болчиход байна. За харин Дубайд бол Porta Potty-гийн үзэгдэл оршсоор байгаа цагт энэ галзуурлыг бол зогсохгүй гэж дүгнж байна. Гэл цал тансаглалын цаана илүү харанхуй, аимшигт бодит байдал нуугдаж байдаг нь тодорхой байна. За алдар нэр мөнгө хөөсөндөө нөлөө бүхий хүмүүс ёс суртахуун нэр хүндээ золиослоход ч одоо бэлэн болжээ.
Instagram дээрх тансаг зургийн ард аимшигтай үнэн нуугдж байж болзошгүй юм. Түүнчлэн эдгээр хүмүүсийн үйлдэл нь зөвхөн цахим орчны зугаа цэнгэлээр хязгаарлагдахгүй. Тэдний ёс зүйгүй үйлдэлүүд нь Арабын нэгдсэн Эмират улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж шинжээчид үзсэн. Эцэст нь хэлгээд ёс суртахууны уналт гэдэг бол зөвхөн нэг хідэн тухайн улс орны нэг хідэн бүлэг баян эрхмүүдийн асуудал биш ээ. Энэ нь цааш даймжирсаар тухайн улс орны нэр хүнд олон улсын харилцаанд хүртэл сөргөөр нөлөөлдөг онцгой асуудал юм аа гэж шинжээчид бол дүгнсэн байна. За би бас нэг видеог бол YouTube-ээс сонсч байсан. За тэр нэг залуу зочид буудлын менежмент гэдэг чиглэлээр бол сургуулаа төгссөн. За тэрээр бол ажлын ямар ч туршлагагүй байсан. За энэ тентхийг ийм том олон улсын ийм зочид буудлуудад бол ороход анкета явуулахад бол бас авахгүй байсан. За тэгээд тэр залуу Дубайд айгүй боломжийн санал ирэхээр нь өстой баярлаад Дубайн зочид буудлд очиж ажилласан гэж байгаа. За тэгээд түүнтэй бол мэдээж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. За тэгээд гадаад паспортыг хурааж авсан. За ажилласан бол эхний сараас эхлээд бүх таран танигдж эхэлсэн. Энэ залуу хэлж исэн. За миний паспортыг хураагаад авсан учраас би бол тэр ажил олгогчийн юу хий гэснийг бол хийсэн. Нэг хөдөлмөрийн гэрээ байгуулсан гадны орноос ирж байгаа ажилтан мэт боловч цаанаа би бол зүгээр барьцаалагдсан боол болсон гэж энэ залуу ярьж исэн. За яасан бэ гэхээр мань хүнтэй хөдөлмөрийн гэрээ хийсэн. Хөдөлмөрийн гэрээнд бол ерөөсөө маш сайхан гоё найруулсан. За өөрөө эрхээ хамгаалаад тэмцэх гэхээр уушлаараа эн чинь ийм бэ, тийм бэ, чи энэ дээр гарын үсэг зурцсан байна гэдэг. Ерөөсөө хүнийг шууд утгаараа ямар ч эрхээ хамгаалах чадваргүй байдлаар боолчлох тийм гэрээ байсан гэж энэ залуу бол ярьж илээ. За тэгээд ажлын 7 хоногийн 5 өдөр ажиллаад 2 өдөр амарна гэж гэрээ байгуулсан бол за сүүлдээ энэ залуу бүр илүү цагаар ажилласан 7 хоногийн 7 өдөр ажилласан гэж байгаа. За дээрээс нь илүү цагийн мөнгийг огт бодоогүй. За тэгээд дээрээс нь бол цалинг бол юу ажилласан маш өндөр цалин амлаж исэн боловч маш бага цалин өгсөн. Тэгээд ажилчдын байр гэдэг тэр дотор байр гэдэг бол үнэхээр аимшигтай газар байдаг. За тэр бол Дубайн тэр нүүр царай болсон тэр жуулчдын очдог тийм сайхан деважин шиг газар бишээ үнэн там байдаг. За тэгээд тэр цэвэр ус уух цэвэр ус бол үнэн аимшигтай усыг биднэрт өгдөгөө. За тэгээд бол хүний эрхийг хамгаалсан би эрхээ ямар ч идэлж чадаагүй. Тэгээд дээрээс нь эндээс явъя гэрээ цуцлаа. Би бол ажил олгогчийн зүгээс таавал надад илүү цагийн мөнгө бооцсонгүй. За би амарх өдрөө амарч чадахгүй байна гэдэг ч юм уу ийм шаардлагыг тавихад бол гадаад паспортоор далдайлгадаг. За тэгээд тэр нэг мушгсан гэрээгээр бол бидрийг далдайлгаж дарамталж байсан. За тэгээд тэнд бол би ганцаараа ч биш маш олон Азийн орнуудаас ирсэн хүмүүс тэнд байсан гэдэг аахгүй. Индиээс, Бангладешаас гэдэг. Тэгээд тэр хүмүүсийг бол амар их дарамтлажсэн. Тэгээд тэр хүмүүс өөрснөө бас ядуу буруу орноос ирсэн. Тэгээд ар гэрээ бас тижээн ар гэртээ мөнгө явуулна ирсэн учраас тэд нар бол атсан шалаанд орсон тийм хүмүүс бол маш их байдаг. Би бол тэнд 3 жилийн хөдөлмөрийн гэрээ хийсэн. За тэгээд өөрөө бол 3 жил тэнд гэрээгээ дуусгах чадалгүй. За тэр элчин сайдын яам амнаас паспортаа хөөцөлдөж авч байгаа. Тэгээд тэндээс зугтсан гэдэг энэ залуу ярьж ирсэн. Тэгэл тэр хоол хүнсний хангамж, тэр ажлын байрны хангамж бүр цэвэр усан бүр уух аргагүй гэдэг аахгүй. Тэгээд тэр худлаа амлалтууд энэ төр бол ярих юмгүй байсан. Тэр нийгмийн даатгал, тэр эрүүл мэндийн даатгал төлж ийн гэсэн боловч би ерөөсөө эрүүл мэндийн даатгалын үйлчлэгээ бол авч чадаагүй гэдэг ч юм. Тэгээ бүр өөрөө бие махбодын дарамтанд ороод, сэтгэл зүйн дарамтанд ороод, за юу ажил хийсэн харахад бол 5 хоттой лаг уудлал ажиллаад идэг. За тэгээд авсан цалинч байхгүй. Нэрээ байдалд ороод ирсэн тэр залуу тэгж ярьж байсан. Тэгээ өөрөө бол Дубайд ирсэн байна гэд бичлэг дээр ярьж байсан. Тэгэхэд бол би Дубайд ирсэн жуулчны хуваарьд ирчээд байна л да тийм ээ. Тэгээ тансаг сайхан хоол унд идээ, тансаг буудалтанд буугаад би аялж байгаа ч гэсэн надад бол миний тэр өмнөх жилүүдийн мэдэрч исэн тэр сэтгэл зүйн гэмтэл таруумаа одоо ч надад мэдрэгцээр байна. Тэгээ энэ бүхэн тансаглалын цаана юм хизээж харагдж байгаа шиг байдаггүй. Маш олон хүмүүсийн хөдөлмөрийн бүлжлэг, маш ядуу буруу орны өөрийн эрхээ хамгаалж чадахгүй хүмүүсийн хүнд хүчээр хөдөлмөр тийм ээ хөдөлмөрийн гэрээ нэртэй лойврын дор явдгаа гэсэн зүйлийг энэ залуу бол тэр залуу маань ярьж исэн. За энэ бүхнээс бол би бас та бүхэндээ бас хэлмээр байна. Хэрвээ альваа зүйл бол хизээч тийм ээ харагдж байгаа шиг байдгүй. Цахим орчин гэдэг зүйл бол шал худлаа зүйл байдаг. Цахим орчноос харсан үдсэн зүйлдээ бол 100% итгэж болохгүй. Тэр зургийг бол ямар ч үедээ яаж ч дараад яаж ч оруулж болно. Тийм учраас өнөөдрийнхэн дугаарыг та бүхэндээ хүргэлээ. За
Porta potty гэдэг соёл тийм ээ, энэ гажуудсан соёл яг юу юм бэ гэдгийг та бүхэндээ хүргэлээ. За ингээ хүлээн авсан та бүхэндээ маш баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяр таа.